Манай фермд шинчиллийн салхи үлээж эхэллээ. Фермийн бүх амьтад даган мөрдөх хуулийг ч бас тунхаглалаа. Snowball олон хөдөлгөөн эвсэл холбоо байгуулсан ч тусыг эс оллоо. Түүний амьтдыг уншиж сургах гэсэн оролдогч бүр бүтлгүүтлээ. Энэ үнтэй зэрэгцээд журмаан зөрчин гахай нар хүнсний хангамж авч амьтад чөлөөт цогоон телевизийн дэлгэц ширтэн өнгөрөөдөг боллоо. Харин гахай нарын зөвлөлөө амьтанизмын үндсийг бүгдэд ойлгомжтой байлгахын тулд 7 үндсэн журмыг боловсруулжээ. Нэгэн өдөр Snowball сарвчны ханан дээр 7 үндсэн журмыг бичээд фермийн бүх амьтад ийг дуудлаа. Ингээд Snowball 7 үндсэн журман нэг-нэгээр нь уншиж эхэллээ. 1-р хоёр хөл дээрээ явагч бол дайсан. 2-р 4 хөл дээрээ явагчд болон жигүүртнүүд бол нөхөр мөн. 3-р ямар ч амтан ховд сүмсэхгүй. 4-р ямар ч амтан хонжил дундахгүй. 5-р ямар ч амтан арх сарахад уухгүй. 6-р ямар ч амтан өөр бусад амтнаа егүүтгэхгүй. 7-р бүх амтад тэгшэрхтэй. Тэгшэрх. Одоо нөхдөө хадлангийн талбай руу бид Джон сулан тэрний залуусын хаддгаас илүү хурдан хадж чадна гэсэн сэтгэлээр хандъя. Зөв үү? Тэднийг олон өдөр саагаагүй болохоор хөхөн чинжигч. Одоо яах вэ? Би саах гэж оролдоод үзье. Snowball олон хувин сүү саала амьтад. Одоо энэ их сүүг одоо яадаг юм бэлээ гэж хэлцлээ хоорондоо. Да, сүүний талаар бүү санаа зов. Арга хэмжээ авах болно. Харин хадлан илүү чухал байна да. Нөхөр Snowball та нарыг дагуулж явна. Хэдэн минут болоод би очино. Урагшаа нөхдөө. Ургац биднийг хүлээж байна. Хадлангийн талбай дээр бүх амьтад аз жаргалтай байлаа. Тэд ирээдүйдэн итгэл дүүрэн урам зоригтой ажиллаж байлаа. Багшор бүх ажлыг нуруунд дээрэн үүрч хамгийн их ажиллаж байсан. Бүгд л ажиллаж байсан да. Галуу дахианууд хүртэл хадланд итвэгтэй оролцлоо. Оройн тэднийг хадлангаас ирэхэд харин сүүн алга болчихсон байлаа. Гэвч хэнч энэ тухай ярьсангүй. Тэр зунжингаан фермийн ажилчийг сайхан өрнөж байлаа. Мэдээж багшор хичээнгүй уйггүй зангаран бүхнийг манлайлж зүтгэж байлаа. Муур бас зарим амьтад ажлаас хойш сууж байгааг бусд нь мэдж байсан. Ням гарагт фермийн бүх амьтад амрах бөгөөд тугаан өргөжөхөд хоролдож шинэ 7 хоногийн ажлаа хэлзнэ. Тэгэхэд нэг зүйл надад их жигтэй санагдах болсон юм а. Хурал дээр Наполеон бас Snowball хоёр хизээч санал нэгддэггүй байлаа. Эцсүүлдэн амьтдаж бүр хоёр хуваагдаж эхэллээ. Snowball үргэлжил юм бол холбоо, эвсэл, үзэл баримтал, боловсрол тэргээл ярина. Тэрний байгуулсан олон байгууллагууд бас тэр бичиг үсэгт сургах ажил үргэлж хий хоосон талаар болж байлаа. Бүтлгүүтэлт нь харин Наполеон ихэд баярлдаг байлаа. За, та бид бүгдээрээ сайн мэдж байгаа. Боловсрол бол мэдлэг, харин мэдлэг бол хүч гэдгийг. Тиймээс бидэнд боловсрол маш чухал. Сүүний асуудлыг шийдсэн үү? Бидний хураасан алим хаана байна? Бид тэгш хуваах ёстой биш үү? Энэ чинь л амьтны эзэн бидтэй. Боловсрол хариуцж байгаа албан тушаалтны хувьд хэлэхэд мөсөн чихрэн уулд яваажинд бол ийм зүйл хизээж тохиолдохгүй байх байсан. Тахилаа зөв өргөж, зөв сүслэж чадах нь л боловсрол юм шүү дээ. Өөр юу ч биш.
Мэдлэг бол юу ч биш. Алим сүүний асуудлыг хизээ шийдэж өгөх юм бэ? Энэхүү амьтдыг шуугж эхлэхэд манай фермийн хамгийн том нохой Джоннисын гэрээс авчирсан зурагтыг залглаа. Тэгсэн тэр зурагтаар фермийн амьдралын тухай нэвтрүүлэг гарч байх юм. Бүгдээрээ телевиз үзээд Мозесийн үгийг мартаж сая тайвширлаа. Энэхүү тэд тайвширсны дараа Squirrel үгэлээ. Өнөختөө илүү гарсан алим сүнүүдийг гахайнууд хэрэгэлдэг юм аа. Үгүй гахайнууд бид энийг хуваа хичээж давуу эрх хэдлэх гэсэндээ хийж байна гэж бодож байна уу? Үгүй шүү. Сүү алим нь гахаа эрүүл сарвал байхад зайлшгүй шаардлагатай бүхий л бодисыг агуулсан байдгийг. Энэ фирмийн бүхий л удирдлага, зохион байгуулалт биднээс шалтгаалдаг. Хэрвээ бид үүргээ биелүүлж чадахгүй хүрвэл юу болохыг та нар мэдэх үү? Джонс буцаад ирнэ штэ. За, та нарын дотор Джонсыг буцаж ирэхийг хүсэж байгаа амтан байна уу? Байхгүй л болов. Гото мэдээж амьтад тэр Джонсыг эргэж ирээсэ гэж хүсэхгүй байлаа л да. За энэс хойш ямар нэгэн асуудал хурцдах юм болоо амьтадад телевиз үзүүлж ноён Джонсоор сүрдүүлж далайлгаж байлаа. Гахайнууд онцгой гэдэг нь хөдлөшгүй үнэн боллоо. Манай фермийн Джессе гэдэг нохой гөлөглөж 9 гөлөгтэй боллоо. Харин гөлөгнүүдийн Наполеон сэм авсныг амьтад төдийлөн анзаарсангүй. Чи надад гөлөгнүүдийн үг. Чи тэднийг сайхан үсэж торноосоо гэж хүсэж байгаа үстэй. Мэдээж. Гэхдээ би хүүхдүүд өгөхгүй. Бэтгий надад сад болороо жисэн. Гөлөгнүүдийг хүмүүжүүлэх нь фермийн удирдлагын үүрэг. Гэхдээ тэдэнд минь ээж хэрэгтэй шүү дээ. Үгүй. Тэдэнд ээж биш, удирдагч хэрэгтэй. Учир нь тэд энэ замбраагүй өөрчлөлт шинжилтийг дуусгаж чадна. Тэд түүхэн авьяа байгуулах болно. Харин чи явж зургата. За, ёо. Амьтны фермийн өөр нэгэн шинжилэл бол бусад фермүүдэд мэдээллийг түгээхэд оршиж байлаа. Фермээс гадуур янз бүрийн мэдээлэл тархсан байсан болохоор Snowball, Наполеон хоёр тагтаануудад фермийн тухай болон тэдний хийсэн хувьсгалын тухай хэрхэн ярихыг зааж сурган өдөр бүр тал тийш нь илгээж байлаа. Мөн тагтаанууд Английн амьтад гэсэн тууг түгэн дэлгэрүүлэх үүрэгтэй байсан. Энэ хооронд ноён хадагтай Джонс нар хүмүүст хэрхэн өөрсдийгөө хэлмэгдсэн тухайгаа байнга ярьж залгаана. Тэд нарын үгийг харин тартагтаан тулж байгаа фермтэй Пилкингтон, Финчфилд хоёр л анхааран сонсдог байлаа. Ноён Пилкингтон залтай, эцэг эсгэлгүй давж заалтаж явдаг 8 гаргуун нэгэн. Ойр орчмын бүх фермер тархсан Английн амьтад гэдэг дуу хүмүүсийн эгдүүцлийг ястай нэг өргөдөг байлаа та. Хүмүүс энүүнийг сонсохоор ирээдүйд хувь заяа мөхийг зөгнөн сэмхэндээ дагчин чичирнэ. Бид ноён Джонсын фермийг аврахгүй болохгүй. Өнөөдөр амьтны фермийн үзэл санаа хит их дэлгэрч фермерүүд биднийг орон зайгүй болгож байна. Өнөөдөр Джонсын ферм маргааш хэний ч ферм байхыг таах юм болохгүй шүү дээ. Тийм ээ. Бид яа үзлэх хэрэгтэй. Энэ үеэр ферм нам гүн байлаа. Шинэ үе бүр өөрсдийгөө энэ ертөнцийг өөрчлөн шинжлэх гэж энэ хорвоод ирсэн мэт сандаг. Францын сэтгэгч, зохиолч Альбер Камю